Эглэлүүстэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөр мэдээний өрөөгөөр үргэлжлэн танд хүрч байна. Мэдээний өрөөнд ганц зориг мөнх жаргалнаар ажиллаж байна. Өнөөдөр Сүхбат аварга мэдээлэл хийгээд үндэсний бүх юм баяр цэнгэл хоёр хуваагдаж эв түнжингүү баяр болохыг гэдэг бас нэг мэдээлэл гараад ирлээ л дээ. Энэ юу гэх юм бол бүхийн комисс, бүхийн холбоо, баяр наадмын комисс бол Сүхбат баяр аваргыг зүүнний магнад гарна гэд мэдээлсэн. Гэтэл Сүхбат аварга мэдээлэл хийгээд би зүүнний магнад Ирэмбэндээ барилдана гэд мэдээлэл хийчлээ л дээ. Тэгээ энэ 7 хоног үндэснийх баяр наадам болон засгийн газрын талцж байгаа асуудал шиг юм үндэснийх баяр наадам болох үедээ гэдэг хүмүүсийн бас нэг айдас байна. Тэгээ жил сайхан нааддаг Монгол ард түмэн бас сайхан надаасаа гэдэг хүн болгоны горилго байгаа учраас дангийн аваргууд ухаалаг шийдвэрийг 11 өдөр гаргах байхаа гэдэг хувь хүмүүсийн асуудал болж хувираад ах шиг байна л да сүулдэ. За ингээд мэдээг үзүүлье. Мэдээний өрөөнийхөө эхэнд Монгол улсын засгийн газар, төрийн байгууллага, тусгай байгууллага нь гадны тагнуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг програм хэмжээний компанитай хамтарч ажилддаг гэсэн мэдээлэл дэлхийн голлох сайтуудад цацагдаад эхэллээ л дээ. Энэ юу гэх юм бол Wall Street Journal, Motherboard, Guardian гэсэн гол сайтуудад Монгол улсын тал энэ Hacken Team гэдэг компанитай хамтарч ажилддаг байсан байна гэдэг мэдээлэл гараад ирсэн. За энэ юу гэх юм бол Hacken Team гэж та бүхэн харж байна. Hacken Team гэдэг Италийн тагнуулын програм хангамжийн компани хакер дуусан Hacken Team болсон. Ингэсний дараагаар Hacken Team компани бүх мэйл, код, одоо файл мэдээллүүдийг бол ил болгосон л да цахим хэлбэрээр. Өөртөө хакер хийдэг байсан хүмүүс өөртөө хакер дуусан тийм. За ингээд эндээс мэйл хаягнууд тодорхой ил гарч ирсэн л дээ. За та бүхэн яг энэ харж байна. Монгол мэйл хаяг байгаа. Үлзий баяр, Эрхэн баяр гэдэг IAAC-CGM гэсэн хоёр хаяг байгаа. Нөгөө хоёр нь Gmail хаяг байна л да. IAAC-CGM гэдэг бол Монгол улсын авилгатай тэмцэх газрын сайт руу ингээд ордгийг та бид мэднэ. Англиар нэрлсэн байна. IAAC-CGM гэдэг орох юм бол авилгатай тэмцэх газрын албан сайт гарч ирдэг. Тийм болохоор авилгатай тэмцэх газар Италийн тагнуулын програм хангамжийн Hacken Team компанитай хамтарч ажилддаг байсан байна гэдэг мэдээллийг гадны нууц судлалын сошиал идэвхтэй байдаг судлаачид бас жиргээд эхэллээ л дээ. Тухайлх юм бол Кристофер Сохиан гэж нууц судалдаг жиргээч бас мэдээлсэн байдаг л да. За жиргээндээ юу гэснийг та бүхэн харж байна. Зөвхөн Монголын засгийн газар гэлтгүү Өвнөн Солонгос, Лив гэх мэтлэн улсуудыг жиргээч одоо нэрлж иргэсэн байдаг л да. Засгийн газрын мэдээлэл нь агуулгдсан байна гэж. За энэ Кристофер Сохиан гэдэг хүн ямар хүн юм бэ гэхээр 1981 онд мэндэлсэн нууцлал судлаач нэг идэвхтэн хүн. За одоогоор Америкийн иргэний эрх чөлөөний холбоо гэдэг байгууллагыг үндэслсэн. За үндсэн технологичоор нь ажиллаж байна. За судалгаа сурталчилгаа дээр одоо гол төлөв одоо засгийн газрын хяналт буюу одоо тагнах ажиллагаанд чиглэгддэг энэ талын үйл ажиллагааг илүү судалдаг. За Америкийн нэгдсэн улсын хууль сахиулах байгууллагууд тагнуулын нарийн технологи ашигладаг тухай энэ хүн бас судалгаа олон нийтийн дунд гаргаж тавьж хурцаар маргаан шүүмж дэгдэж байсан. 2013 онд тавьсан илтгэлдээ тагнах гэж байгаа объектын компьютер гар утас руу вирус илгээдэг гэж холбооны мөрдөх товчооны тусгай баг байдаг тухай олон нийтэд мэдэгдэж байсан. Италийн тагнуулын програм хангамж үйлдвэрлэдэг Hacken Team компани хэд хэдэн улсын засгийн газартай хамтран ажиллаж байсан гэж энэ хүн жиргсэн. За энэ жагсаалтын дунд Өмнөд Солонгос, Казахстан, Сауди Араб, Оман, Монголын засгийн газар багтжээ гэж жиргсэн байгаа юм аа. 47500 хүнийг дагуулдаг энэ жиргээч нууц судлаач буюу одоо бидний мэдхээр дараагийн Сноудын юм шүү гэдэг судлаачлалтаа 13 онд нэлээд бас илтгэлдээ шууган дагуулж ирсэн. За ийм мэдээлэл гараад эхэллээ. Энэ дотор Монгол мэйл хаяг бас байна. 2-3 хүний мэйл хаяг юм болов уу гэд. Хоёр нь бол албаны шинжтэй авилгатай тэмцэх газрын албан мэйл юм шүү гэдэг мэдээлэл гараад эхэллээ л дээ. За ингээд өмнө нь ч бас Монгол улсын засгийн газар тагин чагнадаг гадны байгууллагатай хамтарч ажиллагаа гэж өнгөрсөн онд бас шууган дэгдэж байсан. Энэ онд бас нэг ийм асуудал дөнгөж сая ингээ гараад ирлээ л дээ. Гадны голлох сайтуудаар бас мэдээлсэн байгаа. Мэдээллийн их сурвалжууд нь Wall Street Journal, Guardian, Motherboard гэдэг. Motherboard гэдэг одоо сайт бол технологийн, улс төрийн, нийгмийн шинжтэй гол одоо мэдээллүүдийг видео хэлбэрээр оруулдаг, судалгаа шинжилгээтэй оруулдаг бас ийм сайт юм байлээ. Ийм мэдээлэл гадныхны цахим одоо дунд цахим хэлбэрээр сошиал байдлаар бас шууган дэгдэж байгааг мэдээний өрөөнийхөө ихэнд үзүүллээ. За өнөөдрийн онцлсан бидний бас нэг сэдэв бол 5 толгой гатсан учир шалтгаанууд гэдэг.
Одоо өдрийн турш бид мэдээлсэн 5-7 гацсан учир шалтгаануудыг бид бас хэд хэдэн шалтгаанаар авч харлаа тийм ээ. 5-7 ажлын хэсэг бол 2014 оны 4-р сарын 29-нд бол байгуулагдаж, ажлын хэсгийг бол Эрдэнэ Чимэг гишүүн бол ахалж, үндсэндээ бол за 3 4 5 6 7 8 хүний одоо гишүүнт нь бол 8, тэгээд үндсэндээ 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бол байгуулагдаж, өнгөрсөн 2 сарын хугацаанд бол хөрөнгө оруулалтын гэрээ 5-7 одтой холбоотой гэрээнүүд дээр бол судалгаа хийж дүгнэлт гаргасан байгаа шүү дээ. Тэгэхээр дүгнэлтийг бас өнгөрсөн хугацаанд олон нийтэд бас танилцуулсан байгаа. Гэхдээ учир шалтгаануудыг ингээ харах юм бол хэд хэд учир шалтгаанууд харагдаад байна л да. Иргэдийн 1070 ширхэг хувьцаа, за бас төмөр замын суурь бүтэц гадны хөрөнгө оруулалттай компани шилжих юм байна. Энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүдтэй тэрсэлдэж байна, зөрчилдөж байна гэдэг асуудал байна. За 5-7 орд гадаадын хуулийн этгээдүүдийн хяналтанд 100% орж байгаа юм биш үү гэдэг шалтгаан байна. За дөрөв дэх шалтгаан гэх юм бол Эрдэнэс 5-7 хувьцаат компаниг улсын хурлын тогтоолын дагуу 20 хүртэлх хувийг нь гадна дотны хөрөнгөний зах зээл дээр гаргах ёстой гэдэг хууль тогтоомжийг зөрчсөн байна гэдэг. За 5 дахь нь бол улсын хурлын чуулганаар хилцэх гэх хэмжлэн 2 одоо хуваагдсан. Засгийн газар бол чуулганаар оруулах шаардлагагүй гэж утсан. Тэгвэл ажлын хэсгийн дүгнэлт бол чуулганаар оруулж хилцүүлэх шаардлагатай гэж утсан. Ингээд ажлын хэсгийг ахалж ажилласан улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимгийг бид мэдээний өрөөнд оройд байна. Арай мэнд хүргэе танд. Мэдээний өрөөнд тавтаа. Арай мэнд хүргэе танд. За тэгэхээр 5-7 гацсан учир шалтгаануудыг бид бас та бүхний гаргасан санал дүгнэлт бүхий 90 хуудасаас онцолж хараад бидний нүдээр, сэтгүүлчийн нүдээр гэх юм уу та 5 шалтгааныг харлаа л да. Бидний олж хараагүй 5 шалтгааныг нэрлэе гэх юм бол та ямар шалтгаануудын улмаас 5-7 гацсан гэж хэлэх вэ? За 5-7 гэрээ бол за ер нь бүхлээр нь авч үзэх юм бол бас жоохон луйврын шин чанартай гэрээ гэж хэлж болно. Хөрөнгө оруулалтын гэрээ биш юм байна, луйврын гэрээ юм байна гэдгээ тодорхойлж болно л доо. Тийм учраас энэ гэрээг бол дахин харах шаардлагатай. 2010 онд одоо хөрөнгө оруулалтын тендер зарлагдаад 6 компани шалгараа явж байсан. За тэгээ энэ үйл явц маань бүхэл бүтэн 4 жилийн хугацаанд зогсолтын байлтай байжгаад 2014 оны дундуур бол дахин зарлагдаад маш хурдан хугацаанд 3 сарын хугацаанд зарлагдаад тэр шалгарч үлдсэн 6 компани дотор одоо хөрөнгө оруулагчийг бол шалгаруулсан. За бусад компаниудын хувьд бол энэ богинохон хугацаанд бид нэр одоо энэ гэрээг байгуулахад хугацаа богинодж байна гэдэг саналыг бол ихэнх нь өгсөн байсан. Ялангуяа Монголын талын 51%-ийг төлөөлж байгаа Монгол компанийг олж энэ одоо консорциумд оролцох нь бол бусад компанид маш төвөгтэй байдал үүсгэсэн. Яагаад вэ гэхээр тухайн Монгол компанийг одоо тийм ээ 51% эзэмшигч Монгол компанид зориулсан тендерийн шинэ шаардлагуудыг бол тавьсан байсан л да. Тэгэхээр энэ бол одоо яг л энэ компанийг шалгаруулах гэж тухайн тендерийг бол 2014 онд маш богино хугацаатай зарласан байна гэдэг нь бол харагдаж байгаа юм л да. За тэгээд дээрэс нь бол энэ 6.4 тэрбум тонны нөөцтэй энэ том ордын 98%-ийг л бид нэр өгөх гэж байгаа шүү дээ. 2% л авч үлдэх тухай асуудал болж байгаа тийм ээ. Гэтэл энийг бид бол цаашдаа өөрсдөө Эрдэнэс 5-7 гэдэг компани өнөөдрийнхаа байдлаар за дээр нь одоо шинэ хөрөнгө оруулагчдыг нэмээд ингээд аваад явхад бол тухайн одоо 2%-аас хамаагүй илүү магадгүй 30-40% ашгийг бол Монгол улс хүртэх бүрэн боломжтой. За Монгол улс хүртэхдээ Монгол улсын иргэн бүр нөгөө 1070 хувьцааныхаа ашгийг одоо тодорхой хугацааны дараагаар бол жил болгон хүртэж явах юм боломж байгаа. За энийг бол жижиг 5-7 компани өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдээ одоо хуваарлан өгчээсэн хувьцаа одоо ногдол ашгаас бол харахад бол боломжтой гэдэг нь харагдаж байгаа юм л да. Нийт 248 тэрбум төгрөгийг бол хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг олгох өгсөн байдаг. Ажлын хэсэг нийт хэдэн удаа уулзаж ярилцав. Инх сайхан сайдаас бас нэлээд дэлгэрэнгүй асуулт тавьж хариулт авсан гэсэн. Ажлын хэсэгтэр бол их сайхан сайдыг дуудаж уулзаагүй шүү дээ. Уулзаагүй тий. Бид бол шаардлагагүй гэж үзэж байгаа. Тий. Ягаад вэ гэхээр их сайхан сайд бол өөрөө улс төрч хүний хувьд одоо гэрээг хэрхэн хамгаалах уу тийм ээ одоо аль талаар нь тойруулж ингэж хүний толгой эргүүлэх вэ гэх юм энэ тал бол маш сайн мэддэг юм билээ л дээ. Энийг бол намын бүлгийн ажлын хэсэг дээр бид нэг сайхан сайтаас асуулт тавиад хариултаа авахд за мөн асуулга тавиад улсын хурлын чуулган дээр бол асуулга тавиад хариултаа авсан шүү дээ. Энэ бүхэн дээр бол яг энэ стандарт маягийн одоо тийм ам таглах хариултуудыг бол өгчдөг учраас бид бол их сайхан сайдаас одоо уулзах шаардлагагүй гэж үзсэн. Ер нь энэ 5-7 хөрөнгө оруулалтын гэрээнд
гэрээ байгуулах үйл явцад улс төрч оруулахгүй байх ёстой гэсэн шаардлагыг анх 2010 онд тогтоолоор бол баталгаажуулж өгсөн юм байлээ. Тэгэхээр энэ улс төрчдийн эрх ашиг оруулахгүй тул улс төрч хүн энийг хийх ёсгүй гэдэг нь бол эндээс өндөр харагдчихлаа байхгүй. Тэгэхээр инх сайхан сайдаас нэмэлт мэдээлэл аваагүй бол ажлын хэсэг дүгнэлт гаргахад шаардлагатай бусад мэдээллийг хаанаас одоо их сурвалж ойлгосон байна. За энэ бол засгийн газраас бас байгуулж байгаа гэрээ. Тийм учраас бид нэр ерөнхийдөө гэрээн дээр л ажилласан. Тэгээ гэрээн дээр ажилласан. За мөн холбогдох яамдуудаас бол мэдээллийг татаж авсан. За гадаад харилцааны яам, хууль зүйн яам, байгаль орчны яам гэд холбогдох яамдуудаас бол мэдээллийг авсан л да. За тэгэхэд бол ер нь Монгол Улсын сайд гэдэг шинэ оронтойг бий болгож их сайхан сайдад энэ мега төслийн эрхийг олгосноороо бусад яамдуудтайгаа бол холбоо харилцаа огт байхгүйсэн бэл. Өөрөөр хэлэх юм бол 5 толгойн гэрээн дээр яамд за хууль зүйн яам, байгаль орчны яамаас ирсэн саналууд нь бол энэ 5 толгойн гэрээн дээр бол одоо нэлийн зөрчилтэй энэ гэрээг одоо эсэргүүцсэн ийм саналуудыг бол өгчээсэн байдал бол харагдлаа юм л да. Инх сайхан сайд гэрээний дараагийн хувилбар нь одоогийнхоос нэх өөр юм байхгүй гэдгийг хэвлэхэнд хэлсэн л дээ. Төмөр зам дээр л зарчмын жоохон өөрчлөлт орно. Энэ өөрөө гэрээ дахиад ямар ч өөрчлөлтгүйгээр орж ирэх магадaltaй байна гэдгийг л баталгаажуулж хэлж байгаа болов уу гэж бодож байна. Хэрвээ гэрээ ямар нэгэн цааш тэгвэл ямар авах вэ? Одоо үүргийн гүйцэтгээ дууссан гэж ойлгож болох уу? Одоо ажлын хэсэг бол үүргийн гүйцэтгээ дууссан. Яг тэгэхээр энэ гэрээг буцаагаад татцсан. Бид бол ажлын хэсгийн дүгнэлтэд улсын их хурлын даргад болон улсын их хурлын 76 гишүүнд хүргүүлсэн байгаа. Тэгэхээр энэ гэрээн дээр ямар алдаа оноо байсан бэ? Ямар хуулиудыг зөрчсөн бэ гэдгийг 76 гишүүн бол бүгд мэдсэн байгаа. Гэрээний дараагийн хувилбар орж ирэхэд тухайн дүгнэлтэн дээрээ үндэслээд энэ гэрээг цааш нь явуулах уугүй гэдгийг 76 гишүүн өөрсдөө шийдэх ёстой гэж бодож байна. За би хувь гишүүнийхээ хувьд бол гэрээнд ямар нэг өөрчлөлтгүйгээр орж ирэх юм бол энийг одоо эцсийн хүртэл эсэргүүцнэ л гэж бодож байгаа. Яагаад вэ гэвэл 6.4 тонны нөөцтэй гэж зарлагдсан боловч Жоркийн үнэлгээгээр энэ нь бол олон улсын үнэлгээ гэдэг юм байлээ. Энийгээр бол 7.4 тэрбум тонны нөөцтэйгээд заагдсан байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр бидний гэрч 6.4-оор явж байгаа. 1 тэрбум тонн нөөцийг бол огт тооцохгүйгээр шилжүүлчихэж байгаа гэх мэтлэнгээр тийм ээ. Тэгэхээр энэ бид бол за өнөөдөр ойрын 5-6 жилийн хугацаанд бидэнд ногдол ашиг ирэхгүй байх магадлалтай. Яагаад гэхээр нүүрсний үн унтсан байгаа учраас нүүрсний үн сэргээд ирэх тэр үед энэ бол маш ашигтай орд бидний үр хөвгөдөд бол жил тутам оногдох ногдол ашигын хувь бол нэлээд өндөр байх ёстой. Тийм учраас энэ гэрээг бол одоо ямар ч байсан эсэргүүцсэн л гэж бодож байна. Санал дүгнэлтийн хамгийн сүүлд нь улсын хурлын чуулганаар зайлшгүй хилцэх шаардлагатай гэдэг санал дүгнэлтээ гаргасан байлээ л дээ. Засгийн газар бол улсын хурлаар оруулах шаардлагагүй гэж инх сайхан сайд бол нэг үе нэлээд ярьсан. Энэ дүгнэлтийг таваас ярьж байна. Ер нь энэ бол одоо Монгол улсын түүхэнд монголчуудын одоо хувьд олдож байгаа бас томоохон ад завшаантай хэрэг байхгүй. Ягаад гэхээр ийм том тийм ээ баялаг Монгол улсын хөрсөн доор байна. Дээр нь бид нэр төрсөн. Тэгэхээр бид бол их азтай хүмүүс. Тэгээд яг энэ нүүрсний уналт тийм ээ дэлхийн зах зээл дээр байдал эвгүй байгаа эдийн засгийн хямралтай үеийг тохиолдуулан тодорхой бизнесийн бүлэглүүд төр засагтайгаа нийлээд энийг авах гэж байна л гэдэг асуудал шүү дээ. Чуулган руу ороод ус төржөөд гацаа дахиад 5-10 жил өнгөрчихгүй. Энд ерөөсөө тэр 5-10 жилийн хугацаа тийм ээ одоо гацчаад байгаа асуудал бол байхгүй шүү дээ. Эрдэнэс 5 толгой компани өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгвэл яагаад одоо 5 толгойн үйл ажиллагаа явахгүй байна, гацаад байна гэж хэлээд байгаа юм бол хөрөнгө оруулагчаар шалгарчаад байгаа Energy Resource компани харьяа ухаан худаг өнөөдөр яагаад ажиллахгүй байгаа юм? Зогссон байж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрэг тэр хөрөнгө оруулагч үнэхээр сайн байсан бол өөрийнхөө эзэмшиж байгаа 400 сая тонны нөөцтэй ухаан худгийг ажилуулсан шиг ажилуулад ашиг орлогоо аваад явчих хэрэгтэй шүү дээ. Гэтэл энэ орд бол өнөөдөр зогссон. За яагаад зогссон бэ гэхээр ухаан худаг бол ухаад гаргах одоо тутам алдагдлалд ороод байгаа компани байхгүй юу? Өөрөө асар их хэмжээний өрөнд орчихсон. За дээрэс нь ухаад гаргахаар хасах одоо алдагдал нь нэмэгдээд байгаа. Нөгөө ухаж гаргаж байгаа өртгөн нь өөрөө зарж байгаа үнээсээ өндөр болчиход байна шүү дээ. Ухаан худаг бол одоо өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд нэлээд ашиглаад газрын гүн рүүгээ орсон байх нь л да. За манай одоо Эрдэнэс 5 толгойн харьяанд байгаа цанхын орд бол одоо дээрээсээ ингээд хөрс хуулалтын дараагаар 5, 4, 3 гэд ингээд доошоо явдаг. 4-р шатандаа явж гин. Өөрөөр хэлбэл хөрс хуулалтын дараагаар шууд ухаад ачаад өртөг багтаа байгаад байдаг. Ухаан удаг бол 4-өөсөө доошоо 3 руу орчоод байдаг. Тэгэхээр өртөг нь бол нэлээд өндөр болцсон. Ухахад өндөр өртөгтэй гараад байна. Тэгэхээр
энержи ресурс ухаан ходог дээрээ 5-7 цанхын ордыг авчих юм бол эхлээд цанхын ордын өртөг багтаа нүүрсийг хямралын үед гаргаж одоо өр ширээ төлөх бүх боломж нэгдэх гэдэг нь л гэж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ухаан худгийг эзэмшиж байгаа Эрдэнэс 5 толгойн хувьд өөрийнхөө бизнесийн өрсөлдөгч болоод байгаа Эрдэнэс 5 толгойг л дарж авах гэсэн бас нэг зорилго агуулж байна гэж бол бид нэр шууд хардж байгаа. Хэрвээ яг энэ гэрээгээрээ яваад ухаан худаг дээр нэмхэн цанхын ордыг энержи ресурс авчих юм бол тэдний хувьд маш сайхан боломж бий болоо явчихж байгаа. Яг тэгэхээр өртөг багтаа нүүрс. Өртөг багтаа нүүрсээ бол Эрдэнэс 5 толгой өнөөдөр олборлоод гадагшин зараад борлуулалтаа хийгээд яваад байгаа байхгүй юу? Харамсалтай нь Чалкогийн өрөндөл бүх нүүрсээ өгчөд байгаа шүү дээ. Чалкогийн өрөнд өгөх нүүрсээ ухаж гаргаж ирээд бэлэн тавьчихсан 4.2 сая тонн нүүрс бол бэлэн байж байгаа. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг ингэсийнхаа сайд их дутуу альжчихлаа. Ажлын хэсэг горимороо ажилласан өгсөн утгатай ярилцлагыг өгсөн л дээ хэвлэх нь. Тэр яриаг бас үзүүлчих үзэгчтэй тэгээд эргээд. Нэгэнт их хурл ажлын хэсэг байгуулагдсан бол ажлын хэсгээс тов тодорхой аль ёсны дүгнэлт гарсан байх ёстой. Тэр дүгнэлт их хурл дээр яригдсан байх ёстой. Тэгэхээр тийм ажил хийгдэг бол Монгол ташаагүй гэрээ заасан гэж байгаа. Үгүй тийм анч байхгүй. Одоо тэр байтхаа одоогийн яригдж байгаа хувилбар дээр ч гэсэн гэрээнд бол том өөрчлөлт байхгүй гэж би та нарт хэллээ шүү дээ. Миний ойлгож байгаа мэдээлэл. Ганцхан төмөр замыг бүх чиглэл барихтаа 51%-ийг Монголын төр эзэмшээ гэдэг, өмчлөё гэдэг ийм бодол санаатай юм байлээ. Гэхдээ энэ асуудлыг шийдэхин тулд ганцхан Монголын тал өөрсдөө шийдэхгүй шүү дээ. Бас хөрөнгө оруулагчтайгаа хэлцээг дахиж суух ажил гарах баг. 5 толгой төслийг ахалсан Монгол Улсын сайд инх сайхны тайлбараас харах юм бол ажлын хэсэг дүгнэлт гарах хэрэггүй юм а гэсэн утга бүхий л ярьж байна л да. Ер нь бол ажлын хэсэг томилогдоод одоо Монгол Улсын нэлээд олон хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ, ийм гэрээ байж болохгүй гэдгийг зарлж эхэлснээс хойш бол засгийн газар мэдээж алдаагаа ухамсарлаад гэрээг буцаад татцсан шүү дээ. Тэгэхээр нэгэнт гэрээ буцаад татцсан учраас ажлын хэсгийн дүгнэлт бол гарах шаардлагагүй гэж бүгдээр үзэж явах шүү байгаа. Бид бол энэ гэрээн дээр 2 сарын хугацаанд маш сайн ажилласан. Тийм учраас одоо шүүсийн шахсан гэж хэлж болно. Тийм учраас бид өөрсдийнхөө хэмжээнд дүгнэлтээ гаргаад улсын их хурлын дараагаад хүргүүлсэн байгаа. Мэдээж дараагийн гэрээ орж ирэхэд тэр дүгнэлтэн дээр бүх гишүүд бол дүгнэлтээ уншаад одоо шинээр орж ирж байгаа гэрээн дээр ямар алдаа оноогоог л харах хэрэгтэй гэж харж байгаа. За бас нэг хардталт бол манай ажлын хэсэг бол нэлээд сайн ажиллаад гэрээг бол нэлээд эсэргүүцсэн шүү дээ. Тийм болохоор магадгүй гэрээг буцааж татаад дахин шинээр гэрээгээ оруулж ирэхдээ одоо хуучин хувилбараар нь оруулж ирээд магадгүй одоо их хурал дээр дахин ажлын хэсэг томилогдоход энэ ажлын хэсэг биш одоо өөрсдийн талын өөр ажлын хэсгийг байгуулад явуулчих гэсэн бас тийм санаа агуулж магадгүй л юм гэж харж байна. Одоо ингээд аврын чуулганаар хилцсэн. Их хурлын дараагчаас аврын чуулганаар ааж уужуу нухацтай хилцээ гэдэг хэлжлээ. Бид үзэгчдээс бас өнөөдөр төвөөр судалгаа байдлаар шууд утсаар хандлтыг сонсч үзлээ л дээ. Манай иргэний мэдээнд холбогдож байгаа үзэгчид сая 16 цагт холбогдсон. 16 үзэгч холбогдсны 10 гаруй нь Эрдэнэс 5 толгой дээр 5 толгой төслөө урагшлуулад явуулчаач. Тэгж болдгүй мө гэж хэлж байна. Хоёр нь энержи ресурстай өгөө явуулчаа. Хоёр нь болохоор бити яаран шийдээ хүлээлгийн тархинд орхицгоо гэж ярьж байна л да. Тэгэхээр олон нийтийн хандлага ямар байна вэ гэхээр 70% нь Эрдэнэс 5 толгой дээр явуулж болдгүй мө хариуцлагатай төрдөө эзэмшилтэйгээр гээд. Монгол компани өөрсдөө ашиглаж болдгоо мó гэдэг дээр л иргэд Эрдэнэс 5 толгойн чадамж ямар байна? Та газар дээр нь очиод бас ажиллаад ирсэн. Эрдэнэс 5 толгойд бол ямар ч асуудалгүй байгаа л да. Тий, энэ ер нь нүүрс олборлох тухай асуудлыг бол бид нэр бас ойлгох хэрэгтэй юм байна. Эрдэнэс 5 толгой дээр яг газар дээр нь очиод бол асуудлыг хүмүүс маш сайн ойлгодог. Би ч гэсэн газар дээр нь очиод бол нэг л зүйлийг ойлгосон. Ер нь нүүрс олборлно гэдэг бол өнгөн хөрсийг хуулаад тэрний доороос шууд нүүрс гарч ирж байгаа. Тэгэхээр манай 5 толгойн хамгийн одоо ашигтай тийм ээ давуу тал энэ орионд хятадын зах зээлд хамгийн ойрхон дээрээс нь одоо хөрс худалдын дараагаар шууд нүүрс өөрөө гараад ирж байгаа. Газрын гүний уурхаа биш юм тийм ээ ил уурхаа. Энэ утгаараа бол хамгийн бага зардалтайгаар олборлож байгаа. Хятадын өөрсдийнх нь уурхаануудаас илүү бага зардлаар манайх олборлолтоо хийж чадж байгаа байхгүй юу? Энэ үйл ажиллагааг бол Эрдэнэс 5 толгой компани өөрөө хийгээд болоод явж байгаа.
Эрдэс таван толгой хангалттай нүүрс олборлоод тэрийг экспортлоод болж штэ. Яагаад улсын төсөвт ч юм уу одоо улсын төсөвт бол татвараа төлж байгаа. Яагаад ногдол ашиг ч юм уу одоо мөнгө өгч чадахгүй байна гэхээр 350 сая долларыг бид төрүүлээд идсэн байхгүй юу? 2012 оны сонгуулиар Чалкогоос төрүүлж мөнгөний аваад идсэн. Тэгээ тэрийг л төлөөд байж байгаа штэ. Одоо 2-3 сарын дотор энэ өөрөө бүрэн төлөөд за оны эцэс ахуулаад бол яг одоо бодитоор Монгол улсын төсөв рүү ашгаа өгөөд явах юм боломж болцсон байж л байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэг их тэр нүүрс ухаж одоо томоохон хөрөнгө оруулалтын хэрэгцээтэй гэж инх сайхан сайдын яриад байгаа бол худлаа. Энд юун дээр хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ гэвэл зөвхөн төмөр зам дээр л хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Урагшаа явж байгаа 267 км төмөр замыг бид нэр ашиглалтанд оруулах юм бол тонн тутмаас 10 долларын ашиг хүртгий. Өнөөдөр 17 доллараар авцамаар тээвэрлэлт хийж байгаа. Төмөр замаа барьчих юм бол 7 доллараар тээвэрлэлт хийх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр 10 доллар тонн тутамд шууд ашиг болоод ороод ирчихэж байгаа. Тэгэхээр илүү одоо ашигтай бүр нөгөө хятадын одоо уурхаанууд, нөгөө Австралийн уурхаанууд, нөгөө Индонезийн уурхаануудаас хамаагүй давуу тал бол бидэнд бий болчихж байгаа байхгүй. Бид нар тэр хэмнэсэн зардлаараа бол хятадын хилээс дотгошоо 300 км зайд авчиж шууд гангийн үйлдвэрт нийлүүлэх боломж нь нэгдэт өгөх юм билээ л дээ. Ийм бодит байдлуудыг хараад ийм ашигтай байгаа учраас л энэ лүү бол өхөн хатан одоо хөрөнгө оруулагчдын зүгээс тийм ээ одоо төр засагтайгаа хамтраад л дайрчина л гэж харагдаж байгаа юм. Бид нар энийг бол зогсоох хэрэгтэй. Сүүлд нь тэрнээс асуух та ярилцлагыг хин тодтгсон л дээ 2010 онд энэ таван толгойг урагшлуулахдаа гэрээнд нь ус төрчдийг оролцуулахгүй байх ёстой гэдэг зарчмыг ярьсан гэж. Ажлын хэсэг ус төрчдөөс бүрдсэн шүү дээ тийм ээ. Ардсан намын 4 гишүүн, ардын намын 3 гишүүн, бие даагчдаас гээд ус төрийн янз бүрийн нөлөө ороогүй юу тийм. За ажлын хэсэг гэдэг бол улсын хурал дээр орж ирсний дараагаар улс төрийн шийдэл гардаг байхгүй юу? Улсын хурал дээр улс төрийн шийдэл гарна шүү дээ. Яг л улсын хурал гэдэг бол улс төрийн байгууллага учраас бид бол улсын хурал дээр ажлын хэсэгт зөвхөн улсын хурлын гишүүд л ажилладаг шүү дээ. Дид хэсэг дээр бол мэргэжилтнүүд ажилладаг тийм ээ. Улсын хурал дээр бол улс төрийн шийдвэр гаргадаг учраас улсын хурлын гишүүд ажиллана. Тэр хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлоор өөрсдийнхөө сонгогдсон одоо сонгогчийнхаа ихтгэл найдварыг хэрхэн хүлээх вэ гэдэг дээр л тэр хүний асуудал гарч ирнэ шүү дээ. Засгийн газар бол улс төрийн шийдвэр биш тийм ээ. Илүү одоо аж ахуйн шин чанартай, ашигтай хөлбөрийг бий болгосон тэр шийдвэрүүдийг гаргаж явах хэрэгтэй байхгүй юу? Тэр утгаараа энэ ялангуяа энэ аж ахуйн шин чанартай гэрээ, бизнесийн гэрээ шүү дээ энэ чинь. Тэгэхээр энэ бизнесийн гэрээн дээр улс төрчийг ерөөсөө оруулж болохгүй шүү гэдэг тэр тогтоолыг бол бид нэр өөрсдөө гаргаж өгсөн юм билээ шүү дээ. 10 онд одоо өмнөх парламентын үед. Харамсалтай нь сая бол цэвэр улс төрчөөр энийг ахлуулж явуулсан учраас улс төрийн бол маш том нөлөө орсон байна л гэж бид хараад байгаа. Баярлалаа. Таван толгой ажлыг ахалж ажилласан улсын хурлын гишүүн Эрдэнэ Жимэгтэй бид ярилцаж таван толгой ямар учир шалтгаанаар гацваа гэдэг асуултуудыг та бүхэнд мэдээлэл өгөх зорилгоор ярилцлаа. Мэдээний өрөөнд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн мэдээний өрөөгөөр үзэгч та бүхэнд за дэлхийн нийтийн голлох сайтуудаас анхаарал татаад байгаа Hug and Team компани талаарх мэдээллийг болоод за таван толгой хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийн дүгнэлтийн талаарх мэдээллийг илүү дэлгэрүүлэн бас хүргэлээ. Мэдээний өрөөнд Ган Зориг мөнх жаргалнаар ажиллалаа.